шоргоолчийг алхахад ямар амархан бэлээ. Тэр одоо тэгээ завгүй одоо тэрийг нэг будаага зөөчөөд дараа нь тэр элсэн чихэр болсон. Гой элсэн чихрээ одоо ийшээ зөөхөд. Тэгээд энийг ингээд сэтгэл зүйчтэйгээ ярилцсан чинь надаа юу гэж хэлж ирсэн бэ гэхээр гуниг тэр одоо юу хоосон мэдрэмж ч юм уу ганцаарцсан мэдрэмж тэр нь өөрөө гэд хоёр дахь мэдрэмж нь буюу өөр дагавар нь уур уцаар би ганцаардж байгаа юм шиг ингээ ганцаараа энийг туулаад явж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа боловч би энд ямар их одоо тусламж supporting дэргэд байна вэ? Гэтэл Монголд маань ёо ямар emotional тааж байна. Монголд маань хэрвээ та Beef гэдэг цуврал киноны тухай сонсож байгаагүй бол үзэж байгаагүй бол тэгээд бас та ягаад ч юм жижиг юмнаас ч хамаагүй том юмнаас ч хамаагүй уурч нь хүрээд бухимдаад тэгээд цаанаасаа л нэг юм юмс амар утгагүй санагдаад нэг юм хүнд оргиод эсвэл бүр хоосоо оргиод байдаг бол Beef киног үзээрэй гэж санал болгомоор байна. Би Beef киноны талаар ерөөсөн нэг их юм сонсоогүй байжгаад зүгээр л ингээл амар хоорондоо муудалцаад бифтэлцээд байдаг кино юм байх та гэж бодоод нэг үзэж байгааг байхгүй юу. Тэгээ сая хоёр нь гарсан гэсэн ингээд сургаар нэг хоёрыг бөөндөж үзсэн. Ингээд сүүлийн үед би ингээд амар олон кино үзэж байгаа ч гэсэн миний сэтгэлд бүр ингээд хамгийн их хүрсэн кино байлаа. Юу баг 5 хуудас моц юм бичсэн заяа. Тэгээд би ингээ өмнө нь бас энэ бичсэн юмныгаа ингээд яриад бичлэг хийх орлого хийсэн бараг л тавьсан. Гэхдээ надад нэг л юм дутуу санагдаад байсан. And I think this is it. Шөнийн 2 цагт гадаа тамхилцсан ч юм уу, пив ми ууцсан, вайн ууцсан гэд ёо ер нь иймтэй гэд ингээ амьдрал ярьж байгаа юм шиг ярмаар санагдлаа. I think that's what was missing. Тэр символ нь тийм учиртай санагдсан. Тэр нь юм санагдсан гэдэргээд бичсэн бүх юма ярихаасаа төрүүлээд personally яагаад энэ кино надаа ингээд хүрсэн болоо гэдгийгээ би одоо ингээд өөрийгөө ойлгох гэж сууж байгаа байхгүй юу. Тэр хамгийн их ялангуяа season 1 дээрээс ингээд надад бүр үнэхээр хүрсэн одоо санаанд орж байгаагаар нэг 2 син байна заяа. Нэг нь болохоор манай гол дүрийн залуу Дайны буюу Даниэл сүмд очоод өөрөө ирэхгүй уйлж эхэлсэн штэ. Тэр нэгт. Хоёрт хамгийн сүүлийн анги дээр нь ингээд бүх аимшигтай үйл явдлууд болж өрнөж дуусаад тэр хоёулаа in the middle of nowhere хоёулаа ингээд яг гэрээ олж чадахгүй, гэртээ харж чадахгүй юу, амьд үлдэж чадахгүй юу гэдэг дээрээ толцсон ингээд өгөх гэж байгаа хоёр юм хөвтөж байхдаа ярилцдаг штэ. Тэр бас нөгөө нэг Дайны ингээд Эмигийн гэрт нь очингуутлаа шээгээд гарч яваад тэрийг харангуутлаа ингээд араас нь Эми хөөдөн штэ. Тэг ингээд амар ингээд ууртай ч юм уу яадаг гинэ гэд ингээд амар уурлаад хөөж ийсэн хоцорч үлдэнгүүтлээ ууралж исэн царай ингээд нэг юм жоохон баяртай болдсон штэ. Тэр син надад ингээд амар юм үлдсэн юм байна гэж бодлоо. Тэгээд яагаад гэвэл заяа. Одоо хэрвээ та миний өмнөх бичлэгийг үзсэн бол би ч одоо ингээд эмлэг домлог болтлоо гэж сэтгцэн эрүүл мэндэ яг ингээд сайн зохицуулж чадаагүй хүн сууж байгаа штэ. Тэгээд сүүлийн юу вэ хэдэн сар тэрнээсээ болоод ингээд им уугаа therapistтэй ингээд өдөр болгон уулзах хэрэгтэй болоод ингээд явсан хэдэн сарууд өнгөрлөө. Тэгээд эндээс ингээд therapistтэй сэтгэл зүйчтэйгээ ярилцсан ярианаас надад
амар сайн санаж байгаа бас энэ кинотой холбогдож болохоос нэг иш таталтай заяа. Тэр нь юу вэ гэхээр би багасаа ер нь их тийм амар ууралдаггүй хөвгтэйсэн баггүй юу? Ерөөсөө юмд ууралдаггүй харин ч бүр ингээд бүх хүмүүсийг бүх үйл явдлыг амар сайн ойлгож хүлээж авч чаддаг. Өө за яах вэ хийсэн байлгүй. Өө энэ за яах вэ ийм тийм гэдэг. Гэтэ яг нэг уурлахаараа бүр ингээд гэж амар дэлбэрдэг. Дэлбэрч ууралдаг. Гэтэ тэр нь бүр ингээд амар ховор нэг 2 жилд нэг ч юм уу. Тийм байсан чинь би ингээд одоо терапевттэй уулзаад ингээд өөр дээрээ жоохон анхаарад ингээд тодорхой уудлаад ирсэн чинь энэ хэдий ингээд одоо би өөр дээрээ ажиллаад сайн зүйл боловч би бүр амар ууртай болоодсан аахгүй ингээд бүр амар юм уцааштай бухимдалтай ингээд бараг юу ч болоогүй байсан зүгээр нэг жижиг юм дээр ч байсан ингээд цаанаасаа л нэг л тавчтаал ингээд нэг юм бүр ингээд уурандаа ингээд бүр нэг юм уйл марч юм шиг ингээд бүр тийм болоодсан аахгүй юу. Тэгээд энийг ингээд сэтгэл зүйчтэйгээ ярилцсан чинь надаа юу гэж хэлж ирсэн бэ гэхээр уур гэдэг бол ихэвчлэн 2 дахь мэдрэмж байдаг. Хизээч анхны мэдрэмж байдаг. Тэр уурны цаана заавал нэг өөр мэдрэмж нуугдчихийдэг. Тэнгүүтлээ тэр мэдрэмжээ бид нар ингээд ойлгоогүй, гаргаагүй, илэрхийлээгүй үүднээс гарч ирдэг зүйл бол уур гэсэн бохгүй юу? За тэгээд би тийм болохоор чи өөрийнхөө уурыг ойлгоод чи тэрийг зөвөр гаргаа гэсэн. Тэнгүүт нь би яасан бэ гэхээр ингээд нэг бокс юм бид штэ. Тэрийг ингээ амар цохоо тэнгүүтлээ ингээд нөгөө нэг юм амар том олс байдаг штэ. Тэг ингээ олсоор ингээд штэ. Тэгж би бүр ингээд амар ууртай бүр ингээд амар уура гартлаа ингэсэн бохгүй. Уур маань ингээд яг гарангуутлаа би бүр хөтлөө уйлсан заяа. Би яг уурсныхаа дараа заавал уйлах ч юм уу ингээд бүр амар надад юм уйлах гэдэг юм уу шүү. Би тэгтээ ойрд манайхаа айгуу сайн байгаа шүү. Энэ уйлах гэж байгаа маань болохоор сайн зүйл шүү. Би ингээд энэ мэдрэмжийг ингээд ойлгож байгаа. Одоо энэтэйгээ ингээд connected байгаа. Тэрийг ингээд далт хийгээгүй өөрс нуугаагүй учраас одоо ингээд ойлгож байгаа шиг мэдрэмж надад төрж байна. Тэгэхээр ингээд амар олон жил хураасан тэр гуниг тэр одоо юу хоосон мэдрэмж ч юм уу ганцаарсан мэдрэмж тэр нь өөрөө ингээд 2 дахь мэдрэмж нь буюу үр дагавар нь уур уцаар болж гардаг. Тэгэхээр уура барихын оронд тэрийгэ зөвөр гаргаад буюу тасгал хийдэг ч юм уу тэрийгэ зөвөр гаргаад тэгэнгүүт дараагийнх нь тэр нөгөө нуугдчихсэн мэдрэмж нь гарч ирдэг гэж байгаа юм. Тэгээ би яг энэ мөч хүртэл яг энэ бичлэгийг хийгээд сууж байгаа энэ мөч хүртэл би яагаад энэ биф гэдэг кино надад тэгтлээ их таалагдаад тэгтлээ их хүрснийг би яг сайн мэдрэмжийн түвшинд яг үндэ ойлгоогүй л байжсэн гэдгийг энд ойлгочихсон заяа. Зүгээр л би ингээл кино амар гоё, зохиол нь амар гоё, дүр нь амар гоё болохоор надад таалагдаад байна гэж бодсон чинь яг үндэ I felt seen. Ингээд тэр одоо кинон дээр гарч байгаа гол 2 дүр хоорондоо ингээд алалцаад ингээд яг бүр хоорондоо л ингээд бүр хамаг муухай бүх юмаа ингээд гаргаж байгаа. Гэтэл төгсгөлт нь яадаг вэ гэхээр тэр хоёр хоёулаа 2 талд тийм хоосон мэдрэмжтэй, ганцаарсан мэдрэмжтэй, гуньсан, цөхөрсөн мэдрэмжтэй амар удаан явцсан байснаа ингээд ойлгоод штэ. Тэр тийм шалтгаан байжээ. Тэр мэдрэмжийг нь би амар сайн ойлгож байгаа учраас би тэрийг ойлгоод тэр мэдрэмжээс болоод энэ кино надад таалагдаад байна гэдгийг ч мэдгүй анзаарахгүйгээр энэ кинонд дуртай байсан байна. Season 1-ийн гол санаа яг энэ юм шиг санагдсан. Одоо ингээд наад зах дээрээ бол ингээд
хоорондоо ингээд заавал нэг болохгүй бүтэхгүй юм хийгээд тэнэг үйлдэл хийснээсээ ингээд болоод ингээд амар буруу үр дагавруудад хүрж байгаа. Ер нь бол ингээд амар юм эмх замбраагүй байгаа шүү дээ үйл явдлын хувьд бол. Гэтэл зүгээр хамгийн гол санаа нь зүгээр л тэр бид нар зүгээр энэ дотроо байгаа мэдрэмж, сэтгэл, ингээд бодол тэр бүх юмаа багаасаа өөртөө ингээд таньж сураагүй, танихыг хүсдэггүй. Тэгээ тэрнээсээ ингээд цугтаагаа л яваад байдаг. Тэрийгээ ингээд өөр тийшээ хураагаал дүрсгэл зүгээр биш байсан ч зүгээр царайлал өвдөжсэн ч би илүү хатуужилтай байх хэрэгтэй, би илүү хүчтэй хүн гэж өөртөө итгүүлээд босод хүмүүст ч гэж дүрсгээд өөртөө ч дүрсгэж ингэж явсаар агаад тэр нь ингээд давхралцсаар агаад ингээд гарахтаа уур уцаар болж тэ ингээд зөв гаргаж чадахгүй тэгээд ингээд бие бинийг ингэж одоо эдсээр байгаад нийгмээрээ тэр аяараа улам илүү хэцүү байдалд, улам илүү стресстэй, улам илүү цөхрөлтэй байдалд өөрсдийгөө аваачдаг гэсэн одоо санааг би ойлгож авсан гэх юм уу. Тэгээ энэ ингээд ялангуяа мэдгүй Азийн соёлд ч юм уу. Одоо ингээд би зүгээр өөрөө ингээд Монголд өссөн болохоор ч тэр юм уу ингээд амар сайн ойлгоод байгаа байхгүй. Одоо зүгээр л би энд тэ ингээд Америкт ингээд 4 жил сурж авах хугацаанд ингээд нэг цаана 3 удаа Монголд буцсан байлаа гэхэд би ингээд буцах болгондоо яг энэ мэдрэмжийг амар их авдаг гэх юм уу ингээд oh my god ингээд хүн болгон одоо манай сайхан яа миний яриа бүр манай сайхан улсын миний сайхан гэдэг хүмүүс миний сайхан иргэд дорноо ямар амар их зовж шаналж ямар их стресс бухимдалтай ингээд байна гэдэг нь ингээд амар сэтгэл өвтгдөг гэх юм уу ингээд тэнгуут ингээд би одоо энд тэ хэдий ингээ ганцаардж байгаа юм шиг ингээ ганцаараа энийг туулаад явж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа боловч би энд ямар их одоо тусламж supporting дэргэд байна вэ? Гэтэл Монголд маань ёо ямар emotional тааж байна. Монголд маань ямар олон хүн ингээд над шиг тэ ингээд энэнтэйгээ ажиллах боломж нөхцөл ингээд их сурвалжин байхгүй, цаг байхгүй, мөнгө байхгүй, ийм хэцүү амьдарч байгаа юм бэ гэдгийг ингээд Монгол буцаад ингээд харах болгонд зүгээр ингээд төгжрлээс хүмүүс ямар их стрессж байгаа. Тэгээ ингээд мөнгөний ингээд тэг үнцэн унаад ингээд одоо хүзээ цуглуулахад ч ямар амар хэцүү байгаа юм бэ гэдгийг ингээд харах амар юм сэтгэл өвдмөр байсан. Тийм болохоор надаа энэ кино маш их таалагдсан. За тэгэнгүүтлээ заяа. Энд чи одоо тэр сэтгэл зүйн эрүүл мэнд тэг ингээд дотоод ертөнц за тэрнээс гадна маш том сэдв юу байсан бэ гэхээр мэдээж мөнгө. Нэгт бол мэдээж мөнгө сайн олж чаддаггүй манай дайныг байгаа шүү дээ. Дайныгийн амьдрал ингээд мөнгнөөс болоод ямар их хэцүү байдалд ордог, мөнгнөөс болоод ямар их стресс, ямар их ингээд сэтгэл зүйн дарамт авдаг вэ гэдгийг одоо ингээд жоохон ийм статустай хүний үед харуулж байна тийм үү. Гэтэл одоо энэс жоохон дээшлээд манай Эмигийн амьдрал байна заяа. Эдний амьдрал ч гэсэн дахиад ингээд хэдий дайнытай харьцуулахад хамаагүй хангалуун амьдардаг ч гэсэн Эми болон Эмигийн нөхөр, бүр Эмигийн хадам ээж хүртэл бүгдээрээ бас л яаж мөнгө олох вэ? Яаж илүү мөнгө олох вэ? Яаж бага ажиллаж илүү мөнгө олох вэ гэсэн ингээд ядуу байсан ч стресстэй тэ мөнгөө яах вэ гэсэн шаналлтай, хангалуун байсан ч стресстэй мөнгөө яах вэ гэсэн шаналлтай. Тэг ингээд бүр амар тэр бомтон байсан ч мөнгөө яаж
хадгалах уу, яаж нөгөө татвар баг төлж тэрийг өөртөө ингээд угааж авах уу гэсэн ингээд бас л мөнгө бодостой. Ер нь бол ингээд хүний шунал дуустдаггүй. Тэгээ мөн илүү их мөнгөтэй болох хүсэл дуустдаггүй гэдгийг ингээд харуулж байгаа юм шиг санагдсан. Эндээс зааж гараа season 2 жоохон ярих байгаа учраас спойлер бийж магадгүй. Тийм болохоор гойж Gals season 2 үзчихэд хурж ирээд надтай ярилцаач гойж байна. Season 2 эхлэхдээ болон дуусахдаа үгүй ер нь дундуур нь ч гэсэн зөндөө олон юм шоргоолчны цуваа амар их гардаг штэ. Шоргоолчны ингээд цуваа ингээд явж байгаагаар эхлээд тэрийг нь нэг хүн хөлөөрөө ингээд гიშгээд эхэлсэн штэ season 2. За тэнгуүтлээ season 2-ын дундуур ч гэсэн энэ тентгүү дандаа ингээд шоргоолчнууд ингээд ажиллаал амьдрал цуваагаараа яваал юм хомзөөгөөл байж идэг тийм үү. Энэ ингээд ямар ч тийм амар үгийн тайлбаргүйгээр үгээр тайлбарлах шаардлагагүйгээр бидний амьдралыг ингээд зүүрлэж харуулж байгаа юм шиг санагдсан. Энийг бол би нэг тийм би ингэж бодсон гэдэг ахаргүй бүгдээрээ тэгэж анзаарсан бах гэж бодож байна. Яагаад вэ гэвэл энэ бол зүгээр л амар ойлгомжтой. Би яг нэг жилийн өмнө ч юм уу нэг найзтайгаа ярьжсэн аахгүй ингээд бидний амьдрал яг үнэндээ зүгээр шоргоолчны амьдралаас нэг тийм ялгаагүй мэдрэмж надад төрж байна. Яагаад гэвэл бид нар төрхөөсөө өөхөх хүртлээр яг үнэндээ уртгаа хараад явдаг. Чагсаалтаа байх хэвээр, ажиллаад байх хэвээр тий. Зөв рүү явж гин үү, хаашаа явж гин гэдэг нь юуроос хамаагүй зүгээр урагшлал нэг юмаа зөөгөөл яваал гээлэх шаардлагатай. Үгүй шаардлагатай биш. Бид нар зүгээр л тэгээ яваал гэдэг. Тэнгүүтлээ гол нь шоргоолчийг алхад ямар амархан бэлээ. Тэр одоо тэгээ завгүй одоо тэрийг нэг будаага зөөчөөд дараа нь тэр элсэн чихэр болсон. Гой элсэн чихрээ одоо ийшээ зөөхөд дараа нь тэнгүүтлээ би тийшээ тийм зөөхөд тэгээд ингээд гэд энэ амар одоо тэр шоргоолчны хувьд бол уг нь бол амар чухал амьдрал байгаа шүү дээ. Гэтэл тэр чухал амьдрал дуусахад яг үүндээ нэг муу эрхий хуруугаар дарахад л тэгэл дуусаа амьдрал байгаа шүү дээ. Тэнгүүтлээ тэр дуусахад бомон шоргоолж дундаас нэг шоргоолж 10 шоргоолж 100 шоргоолжийг дэвсээд алсан ч нэг тийм ялгаа байхгүй байхгүй юу? Юу гэхээр аль шоргоолж ямар шоргоолж өгснгийг ер нь бол мэдэхгүй мэдэж амжихгүй. Яагаад гэж бусад шоргоолчнууд нь нөгөө шоргоол өгсөн шоргоолцоо биш өөрийнхөө уртгаал ингэж хараа явж байгаа учраас нөгөө будаага зөөхгөөд юу тэр нөгөө шоргоолж мантай явж байгаа учраас бидний амьдрал яг тэрэн шиг ингэ юм амьдрах бол ажиллах бол амьдрах жимшиг нэг тийм амар юм завгүй явсаар байхад тэгэл нэг мэтгэд дуусчдаг. Надаа энэ амждаггүй гэдэг үг надаа ингээ миний журналд ингээд маш их гарч ирсэн байгаа байхгүй анзаархад. Амждаггүй те. Одоо ингээд сэтгэл мэдрэмжээ бид нар анзаарч амждаггүй, ойлгож тэрнтэйгээ тулж нүүр одоо юу хөө илүү ухаж төнхөж эдгэж амждаггүй. За тэнгуүтлээ ингээд мөнгөө олж амждаггүй, мөнгөө тогтоож амждаггүй. Өөр яадаг чинь өөртөөгөө харилцаж өөртөөгөө нуур тулж амждаггүй. Бусад хүмүүстэй тэрийгэ илэрхийлж амждаггүй. Илэрхийлж байгааг нь бид нар ойлгож амждаггүй. Яагаад гэвэл бидний амьдрал дараагийн юмаа хийж явах хэвээр юу зүгээр суух цаг байхгүй тийм завгүй амьдрал. Яагаад гэвэл одоо ингээд энэ бүхний гол цөм асуудал нь капитализм юм шиг санагдаж ингээл буруу тооцогддог. Season 2 дээр ч гэсэн хэн блэ яг ингэж хэлсэн гэд late stage capitalism. Энэ бол анханасаа энэ систем дотор байгаа бүх хүнийг
дандаа ийм яарсан, хизүүдсэн, ийм цөхөрсөн мэдрэмжтэй тохын тулд зохиогдсон тийм систем гэж яг Остен ч үлээ хэлдэг. Хэдий ингээд одоогийн байдлаар капитализмаас илүү дээр систем тогтолцоо ингээд хараахан гарч ирээгүй байгаа ч гэсэн капитализм болохгүй байна манайхаа. Бид нар ийм завгүй л байхгүй бол хаасал хийхгүй л бол давхар ажил хийхгүй л бол амьдрал нь ингээд явдаггүй бололцоо байхгүй байгаад тэрнээсээ үүдээд сэтгэл санаа сэтгэл зүйн ингээд асуудалтай байгаад харилцааны асуудалтай гэр бүлийн харилцааны өөрийн дотоодын асуудалтай ингээд бүх их асуудал нь хараад эзэн капитализмаас гарч ирж байна. Тэгээд одоогийн миний зүгээр л нэг те 20 хэдхэн настай ертөнцийг зах тухаас нь дүнгэж таньж эхэлж байгаа. Ер нь бол те боловсралч тийм сайтай болоогүй байгаа. Мэдлэгч багтай одоо ийм зүгээр нэг жирийн нэг ингээд хүний хувьд өөрт маань бол надаа энэ бүхэнтэй жоохон ч ихсэн тэмцэлдэж болох одоо нэг гаргалгаатай арай хамгийн төгсөн нэг хариулт нь надаа одоогоор буддизм байна. Яагаад гэвэл за ер нь бол энэ кинон дээр буддизмын бас хэсэг одоо хинт гардаг штэ. Одоо жишээлбэл season 1 дээр тэр ингээд амар баян хүмүүс нь ингээд амар юм зэн буддизм гэдэг амар одоо гэт нэг тиймэрхүү тэнгүүтлээ season 2 бас ингээд дуусахдаа яг тэр сүүлийн сцен дээр ингээд самсараа буюу нөгөө амьдралын тойрог гардаг штэ. Яг ингээд заримдаа ингээд зовоод жаргаад том болоод эргээд буцаад үхээд зэхэд гэдэг. Юусэн амьдрал бол ингээд тэггүй жаргал зовлон бүх юмны ингээд тойрог гэдэг санаа гардаг тийм үү. Тэг миний хувьд яагаад буддизм надаа ингээд илүү их энэнтэй дийл хийхэд тусалж байгаа вэ гэхээр одоо миний ойлгож байгаагаар амьтай бүхнийг өрөөл бусдыг болон өөрийгөө буюу амьтай бүхнийг инрэн хайрлах тухай. Одоо цагтаа байх тухай. Тэгээд уур уцаар ignorance шунал гэд 3 ийм хорлолыг твчиж гээх тухай. Би ингээд саяхан ингээд Монгол 1 сар явчаад ирсэн байхгүй юу. Тэгэхдээ би бараг л өдөр болгон гунгаа даржаалан хийд гэд тийм хийд дээр очиж бясалгасан. Гэхдээ амар нэг богинохон хугацаа гарсан. Зарим хүмүүст бол энэ бүр солиорч гэж сонсогдож магадгүй. Гэхдээ яг ийм сэтгэл зүйн асуудалтайгаа өөртөөгөө ингээд нүүр тулаад ингээд ажиллаад явж байгаа хугацаанд маань им болон сэтгэл зүйчээс гадна надаа бүр ингээд хамгийн их тусалсан зүйл бол тэгж хийд дээр очиж бясалгах залбирах байсан. Тэгээд энд маань ингээд манай өдөр болгон уулзсан багш маань ялгуусан хутагт багш маань надаа маш их одоо ухаарал, эдгэрэл, тайвшрал өгсөн гэх юм уу. Тэгээ багшийн маань ингээд хэлсэн нэг юмыг татаж хэлэх юм бол амьдрал бол хайрлагтахын тухайд биш, хайрлахын тухайд байдаг гэсэн. Бас би ингээд залбирж байхдаа надаа ямар үг орж ирж исэн бэ гэхээр бусад хүмүүсийг уучлахын тулд эхлээд өөрийгөө уучил. Өөрийгөө уучлахын тулд эхлээд бусад хүмүүсийг уучлах гэж надад ингэ цаанаасаа санагдсан байхгүй юу? Энэ уучлах гэдэг үгийг өөр ингэ болох юм санагдаж байна. Бусад хүмүүсийг хайрлахын тулд, ойлгохын тулд өөрийгөө эхлээд хайрл, ойлго. Өөрийгөө хайрлахын тулд бусад хүмүүсийг хайрл, ойлго. Ийм өнцгөөс ингээд бодоод бүх хүмүүсийг ч юм уу бүх амьтдыг бүх зүйлсийг
Өмнө нь болсон тохиолдсон бүх зүйлсийг одоо мэдрэгдэж байгаа бүх зүйлсээ одоо эргэн тойронд байгаа бүх хүнээ ингээд бодохдоо инэрэнгүй хайрлсан өнцгөөс ингээд бодоход тэр нөгөө амар их одоо гуниг тэр их уур уцаар бухимдал тэр хоосон санагдалт бүгдээрээ ингээд зүгээр л намайг тэгж их зовоохоо тэгж их дарамтлахаа болж байгаа юм шиг надад санагдсан. Бүр ингээд юу ч үгүй уусаад алга болдгоо маа гэхэд зүгээр л би ингээд тэрнтэй цуг зэрэгцээд ингээд сууж чадхаар мэдрэмж надад төрсөн гэх юм уу. Манай аав бас айгүй их буддист хүн бохгүй юу. Гэтэ аав маань илүү бүр ингээд бүр амар юм сүсгтэй хүн заяа. Тэгээд би ингээ яг эхэндээ би ер нь бол яг буддын шин ингээ жоохон ингээ итгэл үнэмшил маань яг ингээ жоохон ингээ орж гараад байдаг байхгүй юу. Тэгээ би ингээд Монголд очсон байх хугацаанд эхэндээ ингээ жоохон ингээ гэж санагдаад байжсэн чинь аав маань надаа ингэж тайлбарласан байдгийг. Буддын шин бол яг урсж байгаа булаг шиг хэрвээ чи тэр булгийн уснаас ууй гэвэл чи өөрөө хоёр хөлөөрөө алхаж очиод гараараа ч байна уу гэд аваад ууж иж ингээ авч иж чи ууж чадна. Авгүй бол тэр тэнд ингээд урсч л байна. Боёо хамаг хүч нь чамд өөрт чинь байгаа. Чи энэ одоо бүх тэ сургаалч байна уу? Энэ итгэл үнэмшлийг ингээд өөртөө тусгаад өөрөө ингээд тэрнтэй цуг сууж чадах юм бол тэрэнд итгэж чадах юм бол чамд сайн сайхан зүйлийг авчирдаг сэтгэлийн амар амгаланг авчирдаг тийм зүйлээ уугаач гэд тэнд ингээд байнга л урсчлээдэг хинч тийшээ очиод ууж болох тийм зүйл гэж хэлсэн байхгүй юу. Йоо энэ бифэс буддизм руу очлаа шүү. Надаа яг энэ season 1-ийн 3 дугаар эпизод дээр гардаг Дани ингээд сүмд очиод өөрөө ирэхгүй ингээд амар emotional болоод уйлж байгаа сцен надад бүр үнэхээр хамгийн их хүрсэн. Тэр надад хамгийн их attractive байсан заяа. Даниг хайрлах хамгийн том нөлөө үзүүлсэн сцен тэр байсан. Сэтгэл төрүүлсэн бэ гэхээр хүнд яагаад итгэл, найдвар, итгэл, үнэмшил гэдэг зүйл маш чухал нөлөө үзүүлдэг вэ гэхээр тэнд бидэнд одоо юу хөө бурхан ч байна уу эсвэл биднээс зүгээр ингээд ямар нэг дээр байдаг том ч юм уу юм өөр том хүчин зүйл энерги нөлөө байгаа. Тэгээд тэр нь бид нарыг ингээд харж байгаа, бидэнтэй цуг байгаа гэдгийг тэр итгэл өөрөө тэр үнэнч байсан, худлаач байсан. Зүгээр л тэр итгэл нь өөрөө хүний тэр ингээд нөгөө нэг өөрч явж байгаа нөгөө том овоосаа ачаав штэ. Тэрийг нь тэр итгэл хамт өргөлтж өгдөг. Харин тэр итгэл ингээд өргөх мөчөд хүн ингээд амар хүнд юм ингээд өргөөд явж байгаад тэрийг ингээд жоохон өргөсөн чинь ингээд нэгт ингээд жоохон амархихаа хэрээр хоёрт ямар амар хүнд юм өргөж явж исэн бэ гэдгийг илүү их мэдэрч байгааз итгэл найдвар байгаа учраас тэрэндээ би ингээд өөрийнхөө маскийг ингээд би зүгээр гэсэн би хүчтэй би ягаачгүй гэсэн тэр маска ингээд зүүх шаардлагагүй болоод би зүгээр тэрийг тайлаад ингээд зүгээр байгаагаараа зүгээр л би төгс бишээрээ ингээд сууж болно гэсэн мэдрэмж надад төрлөө. Тэгээд маск гэдэг дээр нэг ярих юм гэх юм бол season 1 дээрч 2 дээрч хүмүүс
биедээ ямар их одоо цагаанч вэ, харч вэ, жижигч вэ, томч вэ, ямар их худлаа ярьж дүр хэсэгдэг юм бэ гэдгийг би энэ киноноос амар их харлаа гэж. Би ингэ нэг өөрөө ингээд амар юм аль болох өөрийнхөөрөө үннээрээ ингээд байх гэж хичээдэг учраас аль болох худлаа ярихгүй уусаа ер нь жоохон чаддаггүй учраас би ягаад ч юм цаанаас хүн болгоныг тийм ядчил ихэнх хүнийг тийм гэд ойлгоцсон байсан чинь сайн ч хүн байсан, муу ч хүн байсан дүр хэсэгд юм байна. Ягаад гэвэл дахиад өөртөө өнөдрөхөө харуулж чаддаггүй, амждаггүй гэх юм уу. Тэгээ надаа энэ хамгийн их тохгүй мэдрэмж төрүүлсэн. Ягаад гэвэл дүр хэсгэх, худлаа ярих гэдэг зүгээр л амар их энерги шаарддаг зүйл юм шиг надад санагддаг. Тэгэхэд за бүр болий те ингээд бизнес хийх гэж байгаа ч юм уу, карьерээсээ болоод ингээд өөр хүмүүстэй ингээд одоо жокийг ойлгохгүй байсан ч ойлгож байгаа юм шиг царайлдагч байна уу? Ингээд тэр хүнд дургу байсан ч дуртай дүр хэсэгдэгч байна уу? Тэгэж ингээд бизнесээс болоод карьераас болоод тэгж явдаг байлаа гэж бодъё. Бүр байлий. Гэтэл энэчээ болохоор хүмүүс хамгийн дотны хүмүүстэй үннээ илэрхийлж чадахгүй яваад байгаа штэ. Тэр надад амар гоё нэгтэй санагдсан гэх юм. Бусад хүмүүст байтугай өөртөө итгэж болохгүй юу? Хүн надаа эсвэл би өөр хүнд хайртай гэж хэлэхэд тэр үг үнэн үү, худлаа юу? За тийм байна дөө. Надад ингээд одоо хамгийн их үлдсэн тэр нэг сценээ бодонгот яагаад тэр надад хамгийн их үлдсэн бэ гэхээр киноны туршид бүх хүмүүс хоорондоо их бага хэмжээгээр ингээд одоо масктай тэ жүжиглээ дүр хэсгээд ингээд явж байхад яг хамгийн ингээд өөртөөгөө нүүр тулаад тэр маска аваад vulnerable байж байгаа үеуд нь тэр юм байна. Миний хувьд хүнийг хайрлах хамгийн том шалтгаан нь ч юм уу эсвэл миний хамгийн их татагддаг чанар бол ингээд үнэн байх. Өөртөөгөө нүүр тулж чаддаг байх юм байна. Хүн яг маска тайлцсан байгаа үед би тэр хүн ямар ч царайтай, ямар ч тэнэг үйлдэл хийдэг. Ингээд ер нь бол ямар ч төгс биш байсан заяо. Тэр хүн яг ингээд давхаргын энэ доторхоо надад харуулвал тэр надад хамгийн attractive байдаг юм байна гэдгийг ойлгосон байт юм аа. За баярлалаа.